Сайн байцгаана уу? Эдида контентээс мэдчилж байна. Бодтой баримттай хараат бус хоолны шүүмж. Яг одоо Хайнан арлын саняад ирсэн байна. Тэгээд газрын диважин гэдэг газарт ямар өглөөний цай байдгийг бэ? Газрын диважингийн газарт өглөөний цай нь бас диважингийнх байна уу? Бүгдээ шалгая. За тэгээд subscribe дараарай. Эдида контент та бүхэнд газрын диважин Хайнаны өглөөний цайг харуулах болно. Тэгээд газрын диважингийн өглөөний цай хэр байхыг хараарай. Би одоо өөртөө олоо захиаллаа. Хятадын өглөөний цай уучлаарай. Газрын диважингийн өглөөний цай. За өндөгөө бол шүлэндөө ичнэ. Газрын диважин Хайнаны өглөөний цай. За нийтдээ бол нэг 35 ён төлсөн. 35 ён гэхээр чи 515-аар үржүүлчих. 18,000 төгрөг. Үнэхээр хямдхан байна. За энэ зайлшгүй таатай. Яг л зайд шиг амтгтаж байна. Энэ газар өчтөр өглөөний цайгаа уусан. Тэгээд нийгмийн анзаарангууд нь баншин дуртай, өхрийн махтай банштай. Баншных нь гурил нь ер нь жоохон хатсан талтай байгаад байгаа. Нэг удаан байсаар байгаад. Энэ баншныхын амт нь өхрийн махтай. Тэгээд ер нь боломжийн амттай байна. Баншаа 104 гоё амттай байна. Зайдсан жаахан чихэрлэг амттай байна. Оо. Одоо төмстэй өндөг баг та. Төмсөө нэмгэн ирчингүүтэй өндөртэй зүг шарангууд нь л гоё амттай байна. Гэхдээ яг төмсийг өндөртэй ингэж шавж байгааг бол анхны удаа идэж үзэж байна. Дарцсан байна шүү дээ. За тэгээд шүлнөөс нь амт идв. Шүлэндөө яншуу их дуртай. Яншуу ам маш гоё уралд ирдэг. Тэгээд энд ер нь хятад шүлний онцлог нь гомин ихтэй, мах багтай. Тэгээд шүлнөөс шалтгаалдаг. Тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү байр суурьтай. Энд бол ер нь мах байхгүй. Тэгээд энэ дүүфүүн бол жоохон халуун ногооны амттай. Тэг бүр амар ам түлэх халуун ногоотой биш байна.
шүл нь бол бэлэн гомонгийн шүл шиг төстэй амттай байна. Одоо нэг ясны шүл гэх юм уу. Тэгээ бүр халуун оргиж байна. За тэгээд газрын диваажийн хайнааны өглөөний хоол нэг иймэрхүү байна. Та бүхэн маань контентыг маань subscribe дэмжээрэй. Тэгээд хайнаанд ирсэн бол өмнө ирсэн бол хайнаанд цаана хоол идэх талаагаа бичээрэй. За тэгээд баярлалаа баяртай.